ажил хуваарлах, тайлбарын хянах, музей. Та нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар ярьж өгөөч. Чингис хаан ингээд ямар зан чанартай байж ингээд Чингис хаан бол ээжийнхээ үгэнд ордог байсан. Та хүүхэд настайхаа тухай бидэнд ярьж өгөөч. За. Би хүүхэд байхдаа бас та нар шиг адилхан юм хүүхэд байсан. Гэхдээ хөдөө байсан. Морь унана, хөдөө тоглоно, хураг ишиг маллна. Тэгээд ээж аавынхаа одоо хэлсэн үгийг хий. Тийм учраас тэгээд хөдөөний одоо тэр үеийн амьдралыг мэддэг учраас түүхч болсон байхгүй юу? Та яагаад түүхч мэргэжилтлийг сонгосон бэ? Манай эмээ дандаа тийм үлгэр ярьж өгдөг гэсэн байхгүй юу? Янз бүрийн үлгэрүүд. Тэгээд сонирхол яагаад тэгдэг байсан? Яагаад одоо ийм түүхэн одоо зүйлүүд гардаг байсан? Тэрийг улам их сонирхсоор байгаа л тэгээд түүхчихсэн. Хэдэн настайгаас түүхийг сонирхож эхэлсэн бэ? Ерөнхийдөө бол 7-8 наснаас л хөдөө жоохон багт чинь ингээд та нар мэдэхгүй морин тэмээн дэргэн дээр суугаад усанд явдаг байхгүй юу? Усыг бүр холоос авчдаг говш. Тэгээ тэр усыг усанд явахдаа эмээтэйгээ хамт явна. Тэгээ эмээ түүх яриад, үлгэр яриад тэгээд эмээгээс л дүүгчихсэн. Асуудал бэрхшээл тулгарах үед та өөрийгөө хэрхэн зэрэгжүүлдэг вэ? Асуудал бэрхшээл тулгарсан үед бол шудраг байвал хүн ямар ч асуудал бэрхшээлийг давж чадна. Тэгэхээр асуудал бэрхшээлийг бол шудраг байж чадвал давна. Тийм учраас би шудраг гэж өөрийгөө бодож байгаа учраас давж чаддаг. Манай Монгол ус яаж энд ялагдсан бэ? Манай Монгол ус яаж энд ялагдсан бэ? Аль дайнд. Ер нь манай Монгол улс чинь янз бүрийн Чингис хаан чинь дайн, баялдаан янз бүрийн зүйлд одоо их олон орсон. Чингис хаан нийт 32 удаа дайн хийсэн. 32 дайнд 32-нд нь Чингис хаан өөрөө одоо цэргээд удирдах орсон байхгүй юу? Тэгээ нэг удаа ялагдсан. Нэг удаа ялагдахдаа одоо өөрийнхөө жамуухад одоо өөрийнхөө анд жамуухад ялагдсан. Гэтэ жамуух ялаад Чингис хааныг жаахан ухрааж агаад тэгээд орхичоо явцсан. Тэгээд Чингис хаан бол дараа нь ялсан. Тэгвэл та энэ ч ажиллаад ямар байгаа? Тэгээ энэ музей байхгүй байсан байхгүй юу? Тэгээд энэ музей байгуулна гэж би 10 жилийн өмнө бодоод 10 жил одоо энэ музей байгуулах гэж хөөцөлдөөд тэгээд энэ музейг яг өөрөө гардаж байгуулад тэгээд өөрийнхөө одоо байгуулсан энэ музей дотроо сууж байна. Тэгэхээр энэ номын сан чи бүгдээрээ одоо миний бодож исэн юм байхгүй юу? Тэгэхээр хүн өөрөө ингээд том зорилго тавих юм бол тэгэхээр тэрийг ингээд олон жил хөөцөлдсөн ч гэсэн заавал ингээд бүтнэ гэж ойлгож байна. Тэгэхээр мөрөөдөл чинь биелдэгэ гэсэн үг. Та нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар ярьж өгөөч. Миний нийгэмд оруулсан хувь нэмэр бол энэ Монголын түүх одоо байхгүй хүн мэддэггүй түүхийг хүмүүст ингэж мэдүүлэх. Дээрээс нь одоо энэ Чингис хаан музейг байгуулж одоо ингээ хүүхдүүд та нар ингээ
гоё газар ирээд түүхтэйгээ танилцаад тэгээ Монголын бүх хүүхдүүдийг би үнгүй болгосон шүү дээ. Музейг, бүх музейг хүүхэд болгон үнгүй үзэж бол. Тэр шийдвэрийг би гаргасан байхгүй. Тэгэхээр энэ бол та бүхэн ингээд өөрийнхөө их түүхээр бахархал өөрөө ингээд шин юм мэдж авах юм боломжийг өгч байгаа. Сайн үйл хэрэгээсээ жишээ болгож дурдвал Сайн үйлөө. Сайн үйлийн хувьд бол дандаа л хүн сайн юм хийхийг бодно шүү дээ. Муу юм хийхийг хүн бодож болохгүй. Тий. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн яагаад хөгжиж байгаа юм бэ гэхээр сайн зүйл нь илүү учраас дэлхий хөгждөг байхгүй юу? Тэгээд энэ миний одоо сайн хийсэн зүйл гэвэл олон ном бичсэн. Түүхийн тухай номнууд одоо тэр номнуудыг нэлээд миний бичсэн номнууд байна. Тэгэхээр та бүхэн хүүхдүүд та нар ингээд сонирхоод үзнэ гэвэл энэ номнуудыг үзэж болно. Одоо тэр ардчин байгаа номнууд чинь бүгдээрээ миний гаргасан ном баггүй юу? Чингис хаан ингээд ямар зан чанартай байж ингэж одоо ингээд улс орноо ингэж хөгжүүлж чадсан юм бол Чингис хаанд бол гурван одоо хамгийн чухал зам байсан. Нэгдүгээрт бол Чингис хаан үнэн шударгыг одоо эрхмэлдэг байсан. Хоёр Чингис хаан бол ээжийнхээ үгэнд ордог байсан. Ээжээсээ хамгийн их айн. Хаан болсон ч гэсэн ээжээсээ одоо айн. Гуравдугаар Чингис хаан бусад хүмүүст байгаа хамгийн сайн чанаруудыг олж харж чаддаг байсан. Хэнд хамгийн сайн чанар байна? Түүнийг одоо өөрөө олж харж чаддаг. тэгээд одоо ингээд Чингис хаан одоо ингээд яаж ингэж энэ дайнд ингэж гайхалтай хаан болж чадсан юм бол Чингис хаан бусад олон хүмүүсийг өөртөө татахтаа нэгдүгээр түрүүний миний хэлсэн шударга зан. Хоёрдугаар чи сайн зүйлийг хийж чадах юм бол чи миний жинхэнэ баатар байж чадна гэж дандаа итгүүлж чаддаг байсан. Гуравдугаарт бол Чингис хаан мөнх тэнгэрийг шүтдэг. Тэгээд мөнх тэнгэрт буюу одоо их дэлхийдээ итгэдэг ийм хүн байсан. Тэгээд Чингис хаан бол одоо өөрөө ингэж агуу их амжилтыг гаргасан. Дэлхий дахинд сүүлийн 1000 жил дотор Чингис хаан шиг ийм хамгийн том улс байгуулсан хүн бол байхгүй. Тэгэхээр ийм том улсыг байгуулна гэдэг чинь тийм том улс шиг сэтгэж толгоогоо бодож байж байгуулах ёстой шүү дээ. За. ингээд хүн ингээд ямар зан чанар гаргавал ингэж баатарлаг үйл хийж чадвал Хүн бол хоёр зан чанар их чухал. Нэгдүгээр өөрөө маш том зорилго тавих хэрэгтэй. Тэр зорилгоос хязгаарч ухарчлах. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ байшин чинь ерөөсөө байгаагүй байхгүй хүүхдүүдээ 5 жилийн өмнө энэ байшин байна. Тэгэхээр энэ том зорилгоо биелүүлэхийн тулд нэгдүгээрт хийх ёстой. Хоёрдугаарт бусдыг хүндэлсэн хүн их одоо амжилтанд хүрнэ. гадаадын жуулчид айл үзмэр чинь илүү үздэг вэ? Гадаадын жуулчид бол манай музейн Чингис хааны үеийн үзмэрийг илүү үздэг. Дээрээс нь бол манай энэ музей дотор байгаа та бүхний үзэж байгаа энэ үзмэрүүд ээ шүү дээ. Энэ чинь бараг 90% нь жинхэнэ үзмэр байхгүй юу? Жинхэнэ. Ийм 90% жинхэнэ үзмэртэй музей дэлхийд тун цөөхөн. Бараг тэгэхээр манай музей бол одоо их сонирхол татна. Манай музей энэ жил 2024 онд дэлхийн хамгийн одоо шилдэг 20 музейгийн нэг музей болсон. Тэгэхээр та бүхэн одоо хүүхдүүд та нар үзэж байгаа энэ музей бол дэлхийн хамгийн том одоо 20 музейн нэг музейг үзэж байна гэж ойлгож байна. За тэгээ бүгдээрээ манай музейг тухтай үзээрэй.
чин одоо яг Монгол овг амьтуудыг нэгтгэсэн шүү дээ. Модон шань юм яаж гэсэн байгаа? Энэ тарихын модон шань 2000 жилийн өмнө.